Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ Саян телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр та бүхэндээ хүрэхэд бэлэн боллоо. Анхаарлаа хандуулна уу. Аймгийн онцгой байдлын газраас дахин хүчтэй салхилж шороон шуурах талаар мэдээлж ард иргэдэд сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Өнгөрсөн шороон шуурханы улмаас баруун 5 аймгийн тог тасарсан бөгөөд манай аймгийн 13 сум бүхэлдээ тоггүй болсон билээ. Манай аймгийн хэмжээнд 4 гэр нурж, байшингийн дээвэр хашаа нурсан гэсэн 17 дуудлагыг нийтдээ аймгийн онцгой байдлын газарт 31 дуудлага ирсэн байна. Тиймээс ард иргэд цаашдаа байгалийн гинтийн байдлаас урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг аймгийн онцгой байдлын газраас анхааруулж байна. 11-р сарын 24-25-ны өдрүүдэд баруун аймагуудын нутгаар хүчтэй сасан болон шороон шуурсны улмаас Оросын холбооны улсаас импортоор орж иж байгаа сахилгааны 3 шугам 3 тулгуур баган тасарч өнөөс болж байгаа баруун 3 аймаг сахилгаангуулсан. За энэ бол 2018 оны 12 сарын 24-ний өдрөөс 25-ны өдөр шилжих салхины хурд 34 м/сек хүрж ширвсэн. Энэ үед энэ 3 тулгуур баган унснаас болж баруун 3 аймаг сахилгаангуулсан. За үнэтэй холбоодуулан өвлийн хөдний үеэрл сахилгаангүй болно гэдэг бол өөрөө их осолтой. Яг гэвэл энэ халаалтын шугам хөлдөх юм аюул байдаг. За энэтэй холбоодуулан манай онцгой комиссээс шуурхай арга хэмжээ авч, онцгой комисс шуурхай хуралдаж авах урьдчилан сэргээл арга хэмжээ авч ажилласан. За өндөө бол аймгийн төвийг дулаанаар хангаж байгаа Эрчим баян үргийн компанийг яаралдаа хэвийн ажилд нь оруулах буюу сахилгаанаар хангах арга хэмжээ авч энэ манай аймгийн Нонор сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дулаанхаар уулуурхай дулаагаар компанид ашиглаж байгаа 200 кВт-ийн төвшин чадалгүй моторыг яралд авчирч ажиллах бэлтгэл ажил хангасан. Гэхдээ яг тэр өдөр өдөөс оройд бол салхины хурд гайгүй байсан учраас дөрвөний сахилгаан стансаас тог авч сахилгаан авч энэ юу хөлөх аюулаас халаатын шугам хөлдөх аюулаас аймгийн төвийг аварч чадсан. За мэдээж энэ сахилгаан бол баруун 3 аймаг тасарсан учраас манай 13 сум бүгд нь тоггүй байсан. Гэтэл бол сумдууд өөрсдөө аюулгүй нөгөө аварын экс бүрээ асааж ямарваа нэгэн өвчөөсөн энэ хугацаанд бол энэ халаалтын шугам хөлдсөн тохиолдол бол гараагүй. За энэ хүчтэй сасан болон шороон шуурганы үед бол Малтаага иргэд уруудсан гэсэн дуудлага онцгой байдлын газарт 3 ирсэн. Хүнд бол Толбос сум, Сагсай сум, Буян сумдад малчид маань Малтаага уруудсан байна гэдэг нийтдээ 8 хүн 3000 гаруй толгой Малтаага уруудсан гэсэн дуудлага ирсэн. За энийхээ дагуу сумын гамшигсган балах мэрэгжлийн анги онцгой байдлын байгууллага шуурхай ажилласан үрдэнд бол энэ уруудсан хүмүүсийг 9 мэнд Малтаага хамт олж авсан байгаа. За мөн бол Саганор тусганд тусгын нутаг дэвсгэрт 2 хүн бас энэ сасан шуурганд төөрж осгосон. Өнөөдөр бол осгосон байдлаа эмнэлэг твтэж байгаа. За энэ бол бас юу харуулж байна гэхээр сагигарын урьдчилан сэргийлэх мэдээг онцгой байдлын байгууллагаас цаг уурын байгууллагаас өмнөх өдөр дамжуулсан. Энэ 24-25-ны өдрүүдэд баруун аймагуудын нутгаар бол хүчтэй сасан болон шороон шуурхан байна гэдэг зүйлийг ярьсан. Энийг бас хүмүүс энэ урьдчилан сэргийлэх мэдээг хайхрамжийг хандаж сонсоогүй бол бас ийм иймэрхүү аюул осол хүний амьнаас эрүүл мэнд хохирох ийм аюул тулгарч байгаа. За энэ хүчтэй салхины улмаас нэг манай аймгийн хэмжээнд 4 гэр нурсан. За аж ахуйн нэгж байгууллага иргэдийн байшингийн дээвэр салхинд гисэн хашаа нурсан гэсэн дуудлага бол 17 удаагийн дуудлага бидэнд бүртгүүлсэн. За энэ сасан шуурганд богдсон дуудлага бол 5 бүртгүүлсэн. Галт төмөрийн дуудлага 1 бүртгүүлсэн. Нийтдээ бол яг энэ 24-25-ны өдрийн хүчтэй салхины улмаас нийтдээ онцгой байдлын байгууллага 31 дуудлага бүртгүүлсэн байгаа. За өнөөдрийн байдлаар хүний амьнаас
эрссэн зүйл бол байхгүй байгаа. За хохирлын хувьд бол энэ учирсан хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсгийг тухайн одоо сумдууд дээр байгуулж ажиллаж байгаа. Одоогийн байдлаар бол тэдний нэрийн хохирлог учирсан байна гэж хэлэхэд хэлэх бол боломжгүй байна. За энэ одоо энэ 12 дугаар сарын 1-ний 2-ны өдөр мөн адилхан Баруун аймгийн утгаар сас орж хүчтэй сасан болон шорон шуурга шуурна. Салхины одоо хурд бол 26 м/сек хүрч одоо шуурна гэсэн ийм бас сэрэмжлүүлэх мэдээллийг мэрэгжлийн байгууллагуудаас манад хүргэсэн байгаа. За энийг бол өнөөдөр бид сумдуудад хүргэж байна. Аж ахуйн нэгж байгууллагуудад иргэдэд одоо хүргэх ажлыг зохион байгуулж байна. Энэ одоо сумдын одоо удирдлагуудад аж ахуйн нэгж байгууллагын дарга эрхлэгч нарт мөн жолоочд, тээвэрчид, малчдад одоо анхааруулж хэлэхэд энэ 12 дугаар сарын 1-ний 2-ны өдрүүдэд одоо энэ тохиолд болох энэ хүчтэй сасан болон шорон шуурганы үед бас энэ өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж шаардлагатай үед шаардлагагүй бол энэ хоолын замд тээвэр хийхгүй байх, мал туурын ажил хийхгүй байх, малаа бол энэ нүмерх газард одоо бэлчиг гэдэг юм уу урдсан сэргээл гарах хэмжээг авч ажиллуулахыг нийт одоо малчид, иргэд, жолооч, тээвэрчдэд бол анхааруулж байна. Энэ бол мөн адилхан одоо энэ өдөр бол сас орж салхины хурд ихсгээс гадна бол бас хүйтний ирч бас мөн шангарах юм байна. Тийм учраас энэ бол сэрэмжтэй анхаарал сэрэмжтэй байж энэ мэрэгжлийн байгууллагаас хүргэж байгаа сэрэмжүүлэх мэдээллийг цаг тухайд нь сонсож үйл ажиллагаа тэрэнд одоо тохируулж зохион байгуулахыг нийт иргэдэд бол анхааруулж байна. Азад компани нь халаал аргаар мах боловсруулах үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус компаниг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Бердмурад 1996 онд үүсгэн байгуулж түүнээс хойш махын түүхийд газар тариалангийн чиглэлээр бизнес эрхэлж улмаар 2016 оноос эхлэн Үлгий сумын 13 дугаар багт мах боловсруулах үйлдвэр барьж сүүлийн үеийн зориултын тоног төхөөрөмжөөр мах нэдэлж, мах бэлтгэн дотоодын хэрэгцээг хангахаас гадна гадаад улс руу экспортлж эхэлсэн байна. Үйлдвэрийн хувьд дэлхийн стандартад нийцсэн өндөр үнэлэгдээд байгаа халаал мах боловсруулах, хаягдал болж байгаа малын дайбар бүтээгдэхүүнүүдийг дахин боловсруулж байгаагаараа онцлогтой байна. Азад компани халаал аргаар мах боловсруулах үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Тус компаниг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Бердмурад 1996 онд үүсгэн байгуулж түүнээс хойш малын түүхийд газар тариалангийн чиглэлээр бизнес эрхэлж улмаар 2016 оноос эхлэн Үлгий сумын 13 дугаар багт мах боловсруулах үйлдвэр барьж сүүлийн үеийн зориултын тоног төхөөрөмж оруулж ирэн мал нэдэлж, мах бэлтгэн дотоодын хэрэгцээг хангахын зэрэгсээ гадаад улс руу экспортлж эхэлжээ. Үйлдвэрийн хувьд дэлхийн стандартад өндөр үнэлэгдээд байгаа халаал мах боловсруулж, хаягдал болж байгаа малын дайбар бүтээгдэхүүнүүдийг дахин боловсруулж байгаагаараа онцлогтой юм. Мөн хүчин чадлын хувьд өдөрт 200 бод, 800 бог мал нэдлэх, 9 тонн бод, 6 тонн бог малын шулсан мах, 5 тонн шансан мах, 5 тонн дайбар бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай байна. Үйлдвэр нь одоогоор 60 гаруй ажилгүй иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байгаа юм. Өнөөдөр өөрийнхөө бас Азад компани халаал махны үйлдвэрийг нээж байгаа Бердмурадад Баян-Улгийн аймгийн хүндэт тэмдгээр шагнагдсан байна. Баян-Улгийн аймгийн засгийн тавны газар дугаар 2018 тэг 83 өссөн байна. Хүндэт Бердмурад таныг орон нутгийн хүчний төлөө оруулсан хувь нэмрийг тань өндөрлөж Баян-Улгийн аймгийн хүндэт тэмдгээр шагнав. Баян-Улгийн аймгийн засгийн дарга Голомхан гэсэн байна. За, ийхүү махны үйлдвэрийг нэгэд өөрийнхөө хүчүүд нэмрийг засуулсан ханаатаныг өдөр жоохын салбарыг хүчит хүйсд оруулсан үйлдвэрийн өндөрлөж Баян-Улгийн аймгийн тэргүүний ажилтан тэмдгээр шагнасан байна. За мөн өөрийнхөө хүчүүд нэмрийг оруулсан Берген таныг шагнаж байгаа байна.
За, тағам. Талғат. За, Эрхэн хүндэт аймгийн иргэд, аймгийн удирдлагууд болон журмын нөхөд, аймгийн иргэдийн дэвшин сургуулийн төлөөлөгчд, ард иргэд, найз нөхөд, олон түмэн та бүхэнд энэ цаахан оройны мэндийг хүргье. Азат компани маань 1996 оноос хойш үйл ажиллагаагаа төв хийдийн шигэлээр тогтмол явуулж ирсэн. 2016 оноос манай компани малын гаралтай төв хийдээр малын дайр бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрээ байгуулж тэрнийг дотооддоо болон гадаадын зах зээлд нийлүүлж экспортлж 2018 оноос хойш бол дэлхийн стандартын дагуу дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн халаал махны үйлдвэрийг барьж энэ одоо өнөөдөр нээлттэй хийх гээд үйл ажиллагааг жигдэрч явуулж сайн явж байгаа. Ийм Азат компани маань үндсэн 20 ажилчтай нийгэм даатгалын шийтгэл төлөгдсөн төр ажлын байраа 70 хүнийг хангаж байгаа. Азат компани ядалгааны өдрийн хүчин чадал нь бол өдөрт 200 бод 800-аас 1000 хүртэл бог мол ядлах юм хүчин чадалтай зүйдийн үн хятад улсын хятад ад улсын тоног тохиромжоор тониулагдсан бүрэн ийж бүрэн халаал аргаар мах төхөр мах бүтээгдэхүүнийг боловсруулах ийм том үйлдвэрийг энд байрж та бүхний өнөөдөр ийм сайхан оройдоо энэ үйлдвэрийнхаа нийлдэнд хүрэлцэн ирж та бүхэнтэйгээ энэ сэтгэлээ хуваалцаж чадаад бас баяртай байна. Манай Азат компани сүүлийн дэлхийд бас мөрдөгдөж байгаа ISO 9001 хүнсний аюулгүй байдлын 22,000 хасав гэсэн аргуудыг бүгдийн сертификатыг авч хэрэгжүүлж байгаа. Тэрийг бол бүгдийн манай компани бол экспортлох бичиг баримтын бүгдийн та бүгдийнхаа энэ удирдлагуудынхаа ачаар бол бүгдийн бэлэн болгосон. Зөвхөн одоо экспорт гаргахад бол манай үйлдвэр хүчин чадал үйл ажиллагаа нь бол бүрэн байгаамаа гэдгийг та бүхэнд бол бас хэлэх нь зөв болов. Энэ үйлдвэрийг бас бид нар өөрсдөө бичнэ мэргэжил босч гисэн хүч хөдөлмөр гаргаж өдөр шөнөгүй ажиллаж манай аймгийн шилдэг мэргэжилтэн инженерүүдээс зөвлөгөө авч манай энэ байнгын ажилтаа 20 ажилчин маань энийг босгосон юм аа. Энийг босгосны үр дагавар нь манай ард иргэд маань хавар махны үн хөрсөн үед бол манай компани бас тогтмол махны ханшийн байрж ард иргэдтэй бас инженерээс үйлчилж эхэлсэн. Ерөнхийдөө ноёдлон дутуу байсан. Энэ жил 7 сараас манай чашны байраар үйлдвэр маань жигдэж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Түүнээс хойш хоньны 700 тонн, ямааны 800 тонн, өхөр 300 тонн, адууныг 100 тонн бол махыг бол бид нар хагас боловсруулж шаанж импорт буюу экспортод гаргаад үйл ажиллагаагаа явуулж байгаамаа. Манай Азат компанийнхаа үйлдвэрийн маань нийлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн тав хүнд бол баярлаа. Ингээд үйлдвэрийн маань нээлттэй ажиллагаа нээснийг бол тав хүнд бол баяртайгаар мэдэгдэе. Баярлаа. Баярлалаа. Азат компани. За сәлеметсіздер. Бүгін міне Азат халал компаниясының өндірісінің ашылу салтанаты болып жатыр. Енді Азат халал компаниясы болғанда 1996 жылдан бастап Азат компаниясы болып басталып,
шикізат өнімдерімен айналысып келсе, 2016 жылдан бастап ет өнімдерімен айналысып, міне бүгін 2018 жыл үлкен Азат халал атымен үлкен соңғы кездің техникасымен жабдықталған үлкен өндіріс бүгін іске қосылып, ашылу салтанатын істеп жатырмыз. Бұл компанияның негізгі алға қойған жоспары таза өнім, сапалы өнім шығару жағында. Екіншіде, былтыр 2017 жылдан бастап егін шаруашылығымен тағы да айналысып, Сақсай сұмынан 2400-ға жер алып, соған егін салып жатырмыз. Ол Сақсай сұмына бір жағын айтқанда қаржы енгізу жағымен 40-тан 50 жұмысшы жұмыс істеп жатыр қазіргі жағдайда. Ал халал ет өндірісінде 70-тей адам жұмыспен қамтылып отыр. Қазіргі біздің өндірістің негізгі шыдамдылығы күніне ұсақ малдан 800-ден 1000, ірі қарадан 150-ден 200 малды өндіріп, пісіріп шығарып жатырмыз. Азат халал өндірісі болғанда ет пісірған еттерін Қырғызстан және Вьетнам елдеріне аздап шығарып, алғашқы жолымызды бастап жатырмыз. Енді оны ары қарай ұлғайтып, Қытай еліне және Ресейге шығаратын ойымыз бар. Өндірісіміздің негізгі үлкен сақтау тоңазытқышы 1400 метр квадрат. Ол батыс 5 аймақта жоқ ең үлкен қондырғы. Келесі жоспарымыз Байөлгей халқын және батыс 3 аймақтың халқына таза әрі халал етпен қанымдау жоспарда отырмыз. Мана Азат махни өлтөрүн 2000 гаруй найманы 8 дугаар сараас эхлэн үйл ажиллагааг тогтмол явуулж эхэлж байна. Одоогийн байдлаар бол манай үйлдвэрт халал аргаар малыг ядалж төхөөрч шулах, савлах, мөн хадгалах юм үйл ажиллагааг технологийн дагуу хийж байгаа. Малыг одоо үйлдвэрт хүлээж авахд мал эмнэлэг ариун суурь гар үүслийн гэрчлэгийг үндэслэн хүлээн авч малыг соёлтонд оруулж, соёлтын дараа бол маргааш нь бол нядалгаа хийж эхэлж байгаамаа. Нядалгааг бол халал аргаар хийж, нядалгааны явцыг бол толгой гидс дотор мөн хулуузын үзлэг гэж 3 ангилж үзлэг хийж, мөн нойтон ховроо сэвэрлэгээ хийж, махыг пүүлж, шулах сэхэд оруулж, дараа шулж 25 кг-ын стандартын дагуу бол савлж хөлдөө камерч оруулж 25-аас 35 градусын температурт хадгалсан махыг бол хөлдөө камераас гаргаж хадгалах камерт оруулнаа. Хадгалах камер бол 14-өөс 18 градусын хасах температурт хадгалж мөн одоо бусдад байнгын кэнэл тавьж бид маханд бол үзлэг хийж ажиллаж байгаамаа. За манай халал аргаар нялж байгаа асуудал бол ерөөсөө энэ халал олон улсын стандарт байгаамаа. Халал арга гэдэг нь бол малыг бол суслага хийхдээ бол хоолойг хэрчиж бүрэн суслага хийж маш цэвэрхэн төхөөрч одоо технологийн үйл ажиллагааны дагуу бол үйл ажиллагааг явуулж байгаамаа. Улсын хэмжээнд зам тээврийн улмаас энэ жил 500 хүн 50 хүүхэд амь насаар хохирсон байна. Ийм цагдаагийн ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас хичээх удирдлага арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн төв талбай болон төв замуудыг хааж, зам тээврийн услаас урьдчилан сэргийлэх ухуулах сурталчилгаа буюу парад зохион байгууллаа. Улсын хэмжээнд зам тээврийн улмаас энэ жил 500 хүн 50 хүүхэд амь насаа алдсан байна. Ийм цагдаагийн ерөнхий газрын чиглэлийн дагуу аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас хичээх удирдлага арга хэмжээг зохион байгууллаа. Энэ үеэр аймгийн төв талбай болон төв замуудыг хааж, зам тээврийн услаас урьдчилан сэргийлэх ухуулах сурталчилгаа буюу парад зохион байгууллаа. Харин аймгийн хувьд зам тээврийн ослын улмаас 14 хүн хүүхэд
нас барсныг мэргэжилтнүүд онцлон дурдж цаашдаа энэ тог бууруулахад жолооч иргэн бүрийн оролцоо чухал болохыг анхаарууллаа. Энэ өдөр зам тээврийн улмаас хохирогчийн арга гэрийнхний дуу хоолойг хөргөх өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор хичээх өдөр болгон зохион байгуулах уламжилттай билээ. Орон нутагт бүтгэгдсэн нийт аваар ослын 63.3% нь мөргөлдөх 18.2%-ийг онхолдох хэлбэр эзэлж байна. Харин зам тээврийн осол гарах гол шалтгаан нь цогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх, анхаарал болгоомжгүй байдал зэрэг зүйлс нөлөөлж байна. За өнөөдөр улсын хэмжээнд хичээх өдөр урайндор энэ зам тээврийн осолд орж хогц сэргээдийн аргаар хүндэтгэл үзүүлэг. За зам тээврийн осолд орж хогц сэргээдийн дуу хоолойг ард иргэд хөргөх ажил зохион байгуулж байгаа. Үүнээс манай аймгийн хэмжээнд үйл ажиллагаа төрийн болон төрийн бас байгууллага мөн сургуулиудын сурагч багш нартай хамтарч бид нар ингээд жолооч нарт явган зорчноос сэрэмжлэх ажиллагаа явуулж байна. За манай аймгийн хувьд бол энэ жил нийтдээ 18 гэмтгэрийг үрдгэгдсэн зам тээврийн ослоос одоо байсан. Үүнээс 8 хүн нас барсан байгаа. Харамсалтай. Ийм учраас энэ жолооч нар замын хөдөлгөөнд оролцоо, замын хөдөлгөөний дүрмийг шанд баримтлал замын хөдөлгөөнд оролцох шаардлагатай байна. Тэрээс хөдөлгөөний соёлыг дэвшлүүлэх шаардлагатай байна. Бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, хурд хэтрүүлэхгүй байх. За явган зорчигчд зам тавьж өгөх шаардлагатай байна. За мөн дээрээс нь энэ явган зорчигч нар маань энэ замын хөдөлгөөний төр соёлд орж явган хүний гар сар болон гармаар гарах шаардлагатай байна. За гарамгүй газар зам хөдлөн гарах тохиолдолд оёрт нэрж байгаа тээврийн хэрэгслүүдээс зам тавьж өгөх шаардлагатай байна. За энэ жолооч нарт анхааруулж хэлэхэд энэ өвлийн улирал эхэлж байгаа учраас энэ 100-ны дугуйг сойлох шаардлагатай байна. Нутгийн захиргааны байгууллагуудын ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж төрийн жинхэнэ албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн 36 иргэн өчигдөр төрийн жинхэнэ албан хаагчийг тангараг өргөлөө. Монгол улсын ерөнхийлөгчийн 1995 оны 109-р зарилгаар батлсан төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг баримталж, төрийн албаны зөвлөлийн Баян-Улгийн аймаг дахь салбар зөвлөлөөс дээрх арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаа аймаг сумын засаг даргын тамгын газар болон засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хилцээний дарга, мэргэжлийн хяналтын газар, газрын харилцаа барилгахад байгуулалтын газар, нийгмийн даатгал, байгаль орчин, аялал жуулчлалын газар зэрэг төрийн захиргааны байгууллагуудад төрийн жинхэнэ албанд ажиллахаар шалгалт өгч тэнцсэн 36 хүн тангараа өргөсөн байна. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх албан хаагчдын жагсаалтыг батлах тухай төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 1-р хэсэг Монгол улсын ерөнхийлөгчийн 1995 оны 109-р зарилгаар баталсан төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг тус сүнслэн тогтоох нь 1. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх албан хаагчдын нэрсийн жагсаалтыг 1-р хавцартаар баталсуугаар 2. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаар чанартай зохион байгуулалтыг төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга ирбол төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга болжуул нарт тус тусдагсуугаар дарга тлэгийн юмсан байна. За одоо энэ протоколын хавцралтыг уншиж танилцуулъя. Та бүхний нэр гарсан үед босож бүтгэж өгнө. Аймгийн засаг даргын тамгын газар Хуангаан Овтой тлэгийн
аймгийн засаг даргын тамгын газар төрийн тухайн албанчаад 2018 оны 2 сарын 5-ны өдөр томилогдсон төрийн албаны шалгалт өгсөн оноо 2018 оны 1-р сарын 26-нд тогтоолын дугаар айлтав. Зайтны болоод засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого хэлбэрийн хэлтсийн дарга 2018 оны 5 сарын 23-ны өдөр томилогдсон 2018 оны 5 сарын 23-ны өдрийн дугаар 45 дугаар тогтоолоор нийлүүлсэн байна. Газрын бэлчэн аймгийн засаг даргын тамгын газрын нийгэм бодлогын хэлтсийн дарга 2018 оны 5 сарын 23-ны өдрийн томилогдсон 2018 оны 5 сарын 23-ны өдрийн дугаар 44 дугаар тогтоолоор нийлүүлсэн томилогдсон байна. Болайн тушаан аймгийн засаг даргын тамгын газрын архивын засгийн дарга 2018 оны 5 сарын 1-ний өдрийн 33 дугаар тогтоолоор нийлүүлэгдэж 2018 оны 5 сарын 7-ны өдөр ажилдаа томилогдсон. Арашханы Ерболот аймгийн засаг даргын тамгын газрын төрийн захирал үйлдвэрлэлийн хэлтсийн мэргэжилтэн 2018 оны 8 сарын 29-ний өдрийн 57 дугаар тогтоолоор нийлүүлэгдэж аймгийн засаг даргын тамгын газрын 2018 оны 10 сарын 19-ний өдрийн тушаалаар томилогдсон. Хавлашмын анаар аймгийн засаг даргын тамгын газрын хөрөнгө оруулалт хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 5 сарын 1-ний өдрийн дугаар 34 дугаар тогтоолоор нийлүүлэгдэж 2018 оны 5 сарын 7-ны өдөр томилогдсон. Бэвчлэгийн сан аймгийн засаг даргын тамгын газрын нийгэм бодлогын хэлтсийн соёлын бодлого хариуцсан мэргэжилтэн аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 8 сарын 29-ний өдрийн 58 дугаар тогтоолоор нийлүүлэгдэж 2018 оны 10 сарын 19-ний өдөр томилогдсон. Боронбайн Норвег аймгийн засаг даргын тамгын газрын нийгэм бодлогын хэлтсийн мэргэжилтэн төрийн албаны салбар зөвлөлийн 2018 оны 5 сарын 7-ны 44 дугаар тогтоолоор нийлүүлэгдэж 2018 оны 5 сарын 16-ны өдөр томилогдсон. Бэрэмганы Мая аймгийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн 2018 оны 3 сарын 23-ны өдрийн 22 дугаар тогтоолоор нийлүүлэгдэж 2018 оны 3 сарын 24-ний өдөр томилогдсон. Күнэтийн болоод газрын харилцаа бодлого барилга холбоотой газрын дарга 2018 оны 2 сарын 27-ны өдрийн 11 дугаар тогтоолоор нийлүүлэгдэж 2018 оны 4 сарын 5-ны өдөр томилогдсон. Тавагийн Норвег газрын харилцаа барилга холбоотой газрын Сэнгэл сумын газрын даамал 2014 оны 4 сарын 2014 оны 5 сарын 5-ны өдрийн 26 дугаар тогтоолоор нийлүүлэгдэж 2015 оны 4 сарын 1-ний өдөр томилогдсон. Бомбай Норвена газрын харилцаа барилга холбоотой газрын Улаан сумын газрын даамал 2018 оны 12 сарын 2 сарын 5-ны өдрийн тогтоолоор нийлүүлэгдэж 2018 оны 8 сарын 1-ний өдөр томилогдсон. Клевайн Манарвик газрын харилцаа барилга холбоотой газрын Ногоонор сумын газрын даамал 2014 оны 5 сарын 5-ны өдөр шалгалтанд болж 2015 оны 4 сарын 3-ны өдрийн 22 дугаар тогтоолоор нийлүүлэгдсэн. 2014 оны 6 сарын 12-наас Болатын Гүлбану мэргэжлийн хамтын газрын улсын байрсаарч 2015 оны 12 сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолоор нийлүүлэгдэж 2017 оны 2 сарын 14-ний өдөр томилогдсон байна. Гажин Алиша мэргэжлийн хамтын газрын улсын байрсаарч 2018 оны 2 сарын 19-ний өдрийн 4 дугаар тогтоолоор нийлүүлэгдсэн. 2018 оны 2 сарын 22-ны өдөр томилогдсон. Муратын Галанбек мэргэжлийн хамтын газрын хэлтсийн дарга 2018 оны 10 сарын 22-ны өдрийн 64 дугаар тогтоолоор нийлүүлэгдсэн. 2018 оны 10 сарын 26-ны өдөр томилогдсон. Хамшрайн Мухаммед Али мэргэжлийн хамтын газрын улсын байрсаарч 2018 оны 5 сарын 7-ны өдрийн 44 дугаар тогтоолоор нийлүүлэгдэж 2018 оны 4 сарын 18-нд Баягавлын Перневик стандарт дэмжлэгийн хэлтсийн дарга 2018 оны 5 сарын 7-ны өдрийн тогтоолоор нийлүүлэгдэж 2018 өдрийн 5 сарын 7-наас томилогдсон байна. Онгоолганы Айланш Хөдөлмөр халамж жүжигний газрын мэргэжилтэн
2016 оны 8 сарын 2 өдрийн 93 дугаар тогтоолоор нийлбэвшигдэж 2017 оны 3 сарын 21 өдрөөр томилогдож байгаа. Адилбекийн Дамспик байгууллагын аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч 2015 оны 3 сарын 26 өдрийн 81 дугаар тогтоолоор нийлбэвшигдсэн 2017 оны 5 сарын 7 өдрөөр томилогдож байгаа. Харчинбайн Жанарвик байгууллагын аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч 2016 оны 3 сарын 14 өдрийн дугаар 30 дугаар тогтоолоор нийлбэвшигдэж 2017 оны 12 сарын 25-наас томилогдож байгаа. Чаймратын Айсулов байгууллагын аялал жуулчлалын газрын байгаль хамгаалагч 2011 оны 4 сарын 14-ээс өдрийн 40 дугаар тогтоолоор нийлбэвшигдэж 2013 оны 11 сарын 25-наас томилогдож байгаа. Хомшагийн Липбердэ Өлгийн сүмийн засгийн хамгаалалтын газрын санхүүгийн администр 2016 оны 2 сарын 5-ны өдрийн 11-р тогтоолоор нийлбэвшигдэж 2016 оны 5 сарын 21-нд томилогдож байгаа. Хуаны Бердин Өлгийн сүмийн засгийн хамгаалалтын газрын мэргэжилтэн 2016 оны 2 сарын 5-ны өдрийн 11-р тогтоолоор нийлбэвшигдэж 2018 оны 10 сарын 1-ээс томилогдож байгаа. Мокитийн Савлиш Өлгийн сүмийн засгийн хамгаалалтын газрын мэргэжилтэн 2015 оны 4 сарын 10-ны өдрийн 81-р тогтоолоор нийлбэвшигдэж 2017 оны 2 сарын 20-наас томилогдож байгаа. Давлетбекийн Айжан нийгэм дадлын хилцээний байцаагч 2016 оны 2 сарын 4-ний өдрийн 11-р тогтоолоор нийлбэвшигдэж 2016 оны 12 сарын 9-ний өдрөөс томилогдож байгаа. Игдэлгааны Жардам нийгэм дадлын хилцээний байцаагч 2016 оны 5 сарын 9-ний өдрийн 25 дугаар тогтоолоор нийлбэвшигдэж 2017 оны 11 сарын 6-ны өдрөөс томилогдож байгаа. Легэний Эргал хөрсгөл ажихын газрын мэргэжилтэн 2018 оны 5 сарын 7-ны өдрийн 44 дугаар тогтоолоор нийлбэвшигдэж 2018 оны 1 сарын 17-наас томилогдож байгаа. Амангелдийн Март хөрсгөл ажихын газрын мэргэжилтэн 2017 оны 5 сарын 12-ны 107 дугаар тогтоолоор нийлбэвшигдэж 2017 оны 2 сарын 14-ээс эхлэн томилогдож байгаа. Солтгийн Зейнэлган Ховдор Ховдголын сав газрын захиргааны мэргэжилтэн 2018 оны 12 сарын 3-ны өдрийн тогтоолоор нийлбэвшигдэж 2015 оны 12 сарын 28-наас ажиллаж байгаа. CSD-ийн Жадраа Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалтын захиргааны мэргэжилтэн 2018 оны 10 сарын 18-ны өдрийн 62 дугаар тогтоолоор нийлбэвшигдэж томилогдож байгаа. Мөн Өзбекийн Хөрбай Богд сүмийн Богд сүмийн засгийн хамгаалалтын газрын даа Левекийн Бауржан Богд сүмийн засгийн хамгаалалтын газрын мэргэжилтэн. За ингээд нийтдээ 34 хүн өнөөдрийн тогтоолоор Ербол дарга манайхаас нэг юм үлдсэн юм. Ер нь үлдсэн юм. Явсан. Богд сүмийн газрын дам. Бауржан Ялбараг. Ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж төрийн хууль ёсын хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангаргалъя. Тангарага няцуул хуулийн хариуцлага хүлээнэ. одоо ингээд болоотойгоос ихлээр Сурнаас ажилласаваа дараа нь яг тулсан хүмүүс яг түрүүнд хүндэтгэл үзүүлээ.
аймгийн засаг даргын нэрвэндээс баяр хүргэж ажлын амжилт ирүүнийг хамгийн сайжруулах хүсье. Хотны өдрийг огтж тангараг ерөнхийдөө маань амжилттай сайхан зохион байгуулж байна. Хуулийн дагуу жил 2 удаа тангараг ерөнхийдөө зохион байгуулах ёстой. Өнөөдөр манай төрийн жинхэнэ албан хаагчид маань шалгалтаа гэсэн сумуудаас бүх хамраас одоо тангараа өргөж шингэлж байна. Та бүхэн маань их орон автомобилээ төлөө эрдэнэ чадлаа зориулж төрийн хуулиас хин хэмжээг бол чандлан биелүүлэх ёстой. Сая тангараа одоо чандлан биелүүлж эрдэнэ хөдөлмөрчдийнхээ төлөө хийж бүтээхээр тангаралж байна. Энэ өргөсөн тангарагтаа өмнөж байж төрийн үйлчлэгээр иргэдэд хүргэх хөнгөн шуурхай чанартай үйлчлэгээ зүйлэх ажил дээр ихийг хийж бүтээх ёстой. Мөн бусдад өдгөр дуурайлах ёстой. Төрийн үйлчлэгийн ажилчид та бүхнээс харж тэд бас энэ төрийн үйлчлэгээр хөнгөн шуурхай хүргэх тасалбаргүй явуулах ажиллагаа өргөжлөх ёстой. Ингээд та бүхэн маань аймаг улсынхаа төлөө улсын маань хөгжлийн төлөө хийж бүтээж өргөж одоо шинжлэгдэж ичтэй ажлыг хэрэгж байна. Их орон маань төрмөн түвшинбэг автон маань эрүүдэн байж манай тангараг өргөсөн төрийн албан хаагчид маань одоо өргөсөн тангарагтаа нэмж байж улсынхаа хөгжлийн төлөө ихийг хийж бүтээхийн ирээдүйг дэвшүүлье. За өнөөдөр тангараг өргөх ёслолоор өргөсөн тангараг өргөсөн төрийн албан хаагч нарыг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын өмнөөс аймгийн төрийн албаны салбар зөвлөлийн өмнөөс хувьяасаа баярлаж талархснаа илэрхийлье. Баярлалаа. Таван бол төрийн чихэн албан хаагч болох гэх төрийн албаны шаардлагыг хамгийн өндөр оноогоор давж өнөөдөр тангараа өргөж төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа. Төрийн жинхэнэ албан хаагчийн өмнө бол тангараг өргөсний дараа өнөөдөр сая тангарагын бүгдээр бас таав бас тангараг өргөсөн хуулийн дагуу хуулийг хэрэгжүүлж ажиллана гэсэн тангараг өргөсөн учраас өнөөдрөөс эхлээд ямар нэгэн хуулийг зөрчиж шийдвэр гаргах иргэдтэй үйлчлэх ёсгүй гэдгийг таав бас ойлгосон гэж бодож байгаа. Таав хүний ажлын цаашдын ажлын өндөр амжилт хүсье. Баяр хүргэе. Өнөөдрийн арга хэмжээнд тангараг өргөсөн жинхэнэ албан хаагчдын төлөөлөл болж баяр хүргэж өгөх хүмүүс нэг хүний төлөөллийг бас микрофон хэлхийг сурж байна. За хамгийн анх болоод за төрийн жинхэнэ албан хаагч болж байгаа таавд бас баяр хүргэж ажлын амжилт хүсье. Өнөөдрийн мэдээллийн ингэж төрийн албаны хуулийн дагуу өнөөдөр улсын баярын өдөр тохиолдуулан тангараг өргөж байгаа нийт албан хаагч нарт баяр хүргэе. Миний бас тавд бас хамт тангараг өргөж байгаа энэ төрийн албан хаагч нар дотор тусгайлсан заалтаа төрийн жинхэнэ албан хаагч тангараг өргөх хуулийн заалтаа тавд мэдж байгаа. Төрийн албан хуулийн 12 дугаар зүйлийн дагуу тангараг өргөж байгаа. Энэ тангараг өргөж байгаа асуудлын санаа бас их хариуцлага авч байгаа давуу тэрийг ойлгож байгаа. Бид нар бол 16-17 оногт тангараг өргөх үйл ажиллагааг зохион байгуулж амжаагүй энэ жил хэрэг бол сая 7 оны өмнө бүх байгууллагууд бид нар судалгааны үндсэнд аймгийн хэмжээнд агентлаг тамирын газрын ажилтнууд засгийн тамирын газрын ажилтнууд гээд бүхнийг оролцуулж бид тангараг өргөх ажиллагааг
зохион байгуулж байгаа. Сааш Питер бол хуулийн дагуу усанд тангараг хөрөг ингээсээр бол тогтмол зохион байгуулж явуул болно. За ингээд өнөөдөр тангараг хөргсөн нийт төрийн албанд ажиллаж байгаа 5 хүнд дахин баяр хүргэж ажлын амжилт хаашаа хамгийн сайн амжилт хүсээрээ ингээд хариуцлагын жилээр зарласан байгаа. Сая засгийн газраас шалгалт ирээд 5 хүний ажлыг шалгаад дүгнээд тавьсан байгаа. Энэ дотор манай төрийн албагч нарын хувийн гэр дотор бол хамгийн дотор талтай хамгийн одоо бүрдэл дотор материал бол энэ тангараг хуудас гэдгийг тав ойлгосон ба зарим нэг хүмүүст бол би одоо бүр тангараг хуудас материал байхгүй зарим нэг дотор гихмичлэн сая ажиллагдсан байгаа. Ингээд өнөөдрөөс эхэлж тав хүний тангараг хуудасаа өөрөөр байгууллагад байгаа хувийн гэрд хадгалах ёстой. Тэр хувийн гэрд ном журмын дагуу хадгалж энэ тангараг төчигдсэн үгсгээ байнга санаж ажилдаа мөрөглөж болж ажиллаарай гэдгийг тав хүн анхааруулж хэлье. Тав хүн баярлалаа. Ингээд өнөөдрийн маань тангараг хөргөлээс маань ингээд дуусч байгаа. Төрийн албаны шинэ хуулийг 19 оны 1 сарын 1-ээс мөрдөж өөрийнхөө хариуцлага ажилд өнөө шударгаар тав хүнээс ажиллахыг хүсэж байна. За баярлалаа. Энд хүрээд Саян телевизийн оргил цаг мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна.